Орон төрийн их үзэгчтэй Улаанбаатар хотод 21 цаг 40 минут болсон байна. Лав гарыг бүр үзэгч та бүхэнд хүрдэг. Би Монгол хайртай нэвтрүүлэг студиэс үзэгч та бүхэнд шууд хүрэхэд бэлэн боллоо. Ингээд студид ирсэн зочтой танилцуулъя. За ингээд манай нэвтрүүлгийн байнгын зочин Орсын улбаны улсын иргэн аяр орон төрийн аяр. За Итали улсын иргэн Кумарх орон төрийн. Франц улсын иргэн Стив орон төрийн Стив. Ингээд манай нэвтрүүлгийн өнөөдрийн тусгай зочноор Horseback Mongolia компанийн ерөнхий менежер олон гэрэлгаа ирсэн байна. Орон төрийн тань. Танарч гэсэн орон төрийн. Урилга хүлээсэн баярлалаа. Танарч гэсэн урьсан байна. За, ер нь бол манай нэвтрүүлгийн уламжлалын дагуу бид нар нэг тухай сэдвийн дагуу өөрсдийнхөө санал бодлыг солисон. Өнөөдрийн бидний сэдв бол аялал жуулчлал Монголд гэдэг сэдв. Утгагүй бол аялал жуулчлалын ийм улирал бол эхэлж байна. Утгагүй Монголыг зорж байгаа аль хэдийн төлөвлөсөн жуулчд бол сар өдрөө тоолон хүлээж байгаа. Аргагүй Монгол улсыг зорж байгаа жуулчдын тоо ч гэсэн бидний анхаарлыг татж байгаа учраас энэ сэдвээр ярилцах гэж байгаа юм. Тэгэхээр ярилцлага эхлээд өнгөрсөн жил асаймын жил байсан. Жуулчдын тоо нэмэгдэх байх гэдэг ийм яриануд байсан. Жуулчдын тоо ер нь хэр нэмэгдэж байгаа вэ? Олон гэрэл байна. За ерөнхийдөө бол өнгөрсөн жилээс хойш бол ажиглагдж байгаа зүйл бол компани бүр төр өөрөө гоох. Гэхдээ Монгол орны хэмжээнд бол жуулчдын тоо бол тодорхой хэмжээгээр бол өсөж байгаа. Тэр бол бодтой гэсэн үг. Танаас чинь өнгөрсөн жил хичнээн жуулчин хүлээж авав? Манайх өнгөрсөн жил 1600 жуулчин хүлээж авсан. Зөвхөн өнгөрсөн жилийн хувьд. Өнгөрсөн жил тэгэхээр болохоор 1600 500 жуулчин өссөн гэсэн нэг жилийн дотор. Тэрний өмнөх жилээс үү? Тийм, аялал жуулчлалт болохоор 50-аас 100-г дундаж доктортой өсөлт гэж ярьдаг. Манайх сүүлийн нэг 5-6 жил бол дандаа жил болгон 200, 300 тэгээд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр Монголыг сонирхож байгаа жуулчдын тоо нэмэгдэж байна гэсэн үг л дээ. Тэгэл байх. Бид тэдээс ингээ харахаар Стив хамгийн сүүлд ирсэн болж таарч байна. Тэгэхээр Стив анх Монголд ирэхдээ Монголын талаарх ямар бодолтой байв? Ер нь юу Стивийн сонирхлыг татаад Монголыг зорьсон юм бэ? Танаа мэдэн штэ. Мөрөөр хамгийн чухал. Тэгээд нутаг бас сонирхолтой уламжлал, соёл тэгээд бүгдийн сайн мэдмээр байна. Тэгээд гэхдээ хамгийн гол мөрөөр. Тэгээд одоо мөрөөр зүүн тал энэ мөрөөр маш сайн. Тэгээд төөл юу соёл хөми Магтаал баруун тэгээд баруун тал зүүн тал миний хамгийн голын дуртай газар. Кумарх. Энтгэх жуулчид ер нь Монголын энтгэх хүмүүс Монголын одоо жишээ нь ямар зүйлд нь татагтаад Монгол руу ирдэг юм бэ? Ер нь бол энтгэхээс харамсалтай нэг актер одоо олон тоотой жуулчид бол Монголд ирж байгаагүй. Харин гэхдээ би бол нотинг бол айгаа баярлсан. Яг үнэ хэлэхэд ягаад гэвэл энэ дээр бас манай ерөнхий сайд модын аялал бас нэмэр болсон байх гэж бодож байна. Ягаад гэвэл тэр үед бол энтхийн одоо бүхэл одоо мэдээллийн сувгуудаараа тийм ээ одоо Монгол орны тухай 3-4 хоног дараалал баргаад асгацсан байхгүй. Хүмүүс айгүй мэдээлэл багтаа байсан байл та. Энтхийн жуулчид бол голцоо одоо нөгөө жоохон Европ тал руугаа ч юм уу их юу яадаг. Тэр одоо тэрний илүү сайн илүү мөнөөс болтгүй байхаа зүгээр мэдээлэл айгүй хангалтгүй байсан байх. Харин нотлог нь бол хэдэд группүүд ирсэн. Тэгээд тэр бол Монголыг бол мэдээж хоёр юугаар л би тэр хүмүүстэй уулзсан л та. Манад нөгөө хоолнд орж исэн. Тэгээд тэтгэврт гарсан дипломатууд байсан. 20 гаруй тийм хоёр групп байсан. Миний мэддэг. Тэрнээс гадна ирдэг л ахaltaа. Гэхдээ тэр нь дандаа нөгөө гадаад амьдарч байгаа, одоо Англид амьдарч байгаа энэ хүн гэдэг юм уу? Эсвэл одоо Америкт амьдарч байгаа тэгээд групптэй хамт ирсэн. Шууд энэхээс Монгол руу ирж байгаа жуулчид бол надад ахудаа тийм групп одоо 10 хэдэн жилийн хугацаанд тааралдсан байхгүй. Тэгэхээр ерөөсөө яагаад одоо Монголын одоо руугаа одоо аялзахыг шийдсэн бэ гэсэн чинь мэдээж түүхээ хувьд агуу орон. Бас одоо Чингис хааны нутаг ямар нутаг вэ гэдэг үзэхэд нэгдүгээр хоёрдугаар бол бас Монголын нөгөө сайхан одоо байгалыг, онгон байгалыг бас сонирхож ирж байгаа. Тэгэхээр ерөөсөө тэр хүмүүсийн одоо юунд бол ихнээ ээлжин тэр танин мэдхгүй талаас л одоо Монголыг одоо сонирхож ирж байгаа. Аюур ах тав дээр өнгөрсөн 7 хоногт бас цугсан яриад өнгөрсөн. Оросын одоо иргэд Монголд ирэх нь их нэмэгдэж байгаа. Тэгээд яг юу илүү сонирхолтой байдаг вэ? Хамгийн гол нь манай хоёр улсын хүрт визгүй болсон хойно тийм боломж нэлээд их нэмэгдсэн.
Ер нь визтэй байсан үед, визийн харилцаатай байсан үед одоо манай хоёр улс тэрнээс болж одоо жил болгоно бараг 200 сая доллар бол аль нь одоо бас алдж байсан данж. Тэгээд одоо бол тийм боломж нэмэгдсэн. Харин шийдэх юмнууд, шийдэх асуудлууд бас их байгаа. Ер нь Монголын жуулчны компаниудад хэлэхэд та нарын хийсэн судалгаагаар Оросын жуулчид Америк ч юм уу, Герман ч юм уу, Франц ч юм уу жуулчдаас хамаагүй илүү мөнгө Монголд үлдээдэг, зарцуулдаг. Тэгээд данж орос хэл дээр танилцуулгууд байхгүй. Ямар нэгэн газрын зурагч байхгүй. Энийг хинж бодоогүй ч юм уу. Сайхан гэхдээ Улаанбаатар хотын нийслэлийн аял жуулчлалын газар бас нэг санаачлаг гаргаад одоо 27-нд Ерхүү хотод болох гэж байгаа олон улсын жуулчны хуралд Монголын тал, Монголын төлөөлөгчид оролцох гэж байгаа. Тэгээд орос хэл дээр бас нэг сэтгүүл зарим материалууд бас бэлдэж байгаа юм шиг байна да. Бас хүмүүс нэлээд олон жуулчдын компани төлөөлөл очих юм шиг байна. Ер нь шийдэх юмнууд хэрвээ товчхон яривал ялангуяа 7 сард, 8 сард онгоцоор ирэхэд бараг боломжгүй байна. Онгоцны билет олдохгүй. Одоо ирэх жилээс, энэ жилээс ч юм уу шинэ онгоцны шинэ буудлууд ашиглалтанд орох гэж байгаа учраас тэр үед одоо өөр нийслэлийн компаниуд бас нэмэгдэж оролцох юм уу, яах юм бэ? Тэгэхгүй бол яг одоо бол Аэрофлот Мяд 2 монополчлаад тэгээд хүмүүс яг тэр үед одоо хамгийн хэрэгтэй үед ч гэж хэлэх үг арга ирж чадахгүй байна. Хоёрдугаарт олон улсын бомбд бас ганц хоёр бас нэмэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Төрөчүүдээ би ярьсан. Ханх, Монд, Хойд, Хөвсгөлийн аймагт одоо тийм юм одоо олон улсын бомбд болох юм бол бас мэдээж хэрэг жуулчдын тоо нэмэгдэнэ. Яг танай компаниг зориод ирж байгаа жуулчдын тухайд бол Монгол улсын бүс нутгийг ингээд бүс нутагчлаад ингээд аваад үзэх юм бол хөвчлэн айл бүс нутг руу аялах юм сонирхолтой байдаг юм байна. Тэгээ манай компаниар ирж байгаа ер нь яг зөв яг өнөөгийн хэмжээнд болохоор бараг зөвхөн манай компани биш. Ихэнх одоо жуулчны компаниудын ерөөдөө бас нэг 2-3 төрлийн гол одоо үндсэн жуулчд хэрэгжиж байгаа хөтөлбөрүүд байна л да. Тэр нь болохоор ерөөсөө хөвсгөлөөс говь. Яг тэр нь ойролцоогоор нэг 18-аас 21 орчим хоногт хийгддэг юм аяллуудын бүтнээрээ бол. Тэгээд тухайн хүнийхээ ажлын одоо шилбэл чөлөөт тэр хоногудаас шалтгаалаад тэр завтай хоногудаас шалтгаалаад хувааж ус болдог. 13-аас 14 хоногт үзнэ гэх юм бол та одоо шилбэл говийн бүс нутгийг голчлоо үзмээр байна уу? Аль эсвэл одоо хөвсгөлийн бүс нутгийг үзмээр байна уу? Мэдээж яг орхны хөндийг хөрөхрээ ч юм уу те ингээд төв зам дагсан юмуд бол орчдөг тэрэндээ. Тэгээ ингээ хоёр хуваачдаг. Ерөөсөө энэ одоо бараг л ирж байгаад нийт жуулчдын 60 орчим хувь нь ерөөсөө энэ 2-3 төрлийн хөтөлбөрийг сонгоод аялцдаг учраас нэг дээрээс нь сар нь ерөөсөө маш богинохон 7-8 сард одоо сая манай зочны хэлж байгаа үнэлтэд тэр яг тэр хүмүүсийнх нь бас магадгүй тухайн улс орондоо авж байгаа тэр амралтынх нь бас үеийн тэгж таардаг ч гэж магадгүй. Бид нар хэд бусад саруудад уулна маш одоо шилбэл ачаал багтай сайхан байж байгаа л 7-8 сард буудалч хүрэлцэх юм болдог. Онгоцны билет ч хүрэлцэх юм болдог. Богоны билет нь ч хүрэлцэх юм болдог. Магадгүй энэ бас ерөн жуулчны салбарын өсөлтөд бас ер нь нөлөөлж л байгаа. Нөлөөлж байгаа юмнуудын нэг л дээ. Тэгэхээр энэ бас тэмэл юм хэлмээр байна. Ерөнхийдөө 2-3 төрлийн салбар үзэж харах юм бол Монголын газар нутаг бол агуу штэ. Маш том агуу сайхан түүхэн дуусгалт газрууд, байгалийн зохицолборт газрууд маш их байгаа. Баруун тийшээ, хойшоо, зүүн тийшээ гэнэ ч юм уу те. Энэ үед энэ хөтөлбөрүүдийг бид нэр бас төлхөө бас нээж шинэ аял одоо зохиож оруулж өгөх хэрэгтэй. Манайх ч оруулж л байгаа л да. Шинэ аял нэгчээр таасаа ярьлаа л та 2-3 маршрутаар аялаад байдаг. Энэ зөвхөн үүсэх одоо түүхийн дурсгал зүйлс нь тэр хэсэгтээ төвлөрөөд байна уу? Эсвэл одоо яг манай дүүл ажиллагаа явуулж байгаа компаниуд л зөвхөн тэнд хүрч үйлчлэх тийм боломжтой байгаа юм уу? За бас шууд зөвхөн одоо шилбэл
бусад юунуудыг үзэх боломжгүй байна уу гэхээр болохоор биш л дээ. Жишээлбэл манай зөвхөн компани хувьд гэхэд бид нэр одоо ойролцоогоор 60 орчим аяллаа хөтөлбөртэй. Тэгэхээр тэнд дунд 12-3 нэхэл зөвхөн морин аяллахад 12-3 байдаг. Тэгээд 7-8 баг явгаа аялал байгаа. Тэгэхээр зөвхөн тогтмол одоо хийдэг гэсэн үг шүү дээ. Тэгээд бусад нь болохоор янз бүрийн джип, тэгээл одоо агнуурын ч гэдэм үү те янз бүрийн тусгай сонирхлын ботооч гэсэн аяллууд байгаа л да. Хамгийн гол нь бид нар шинэ аяллалын маршрут гаргадаггүй гэхээр гаргадаг. Ямар нэгэн тодорхой хэмжээний өөрсдөө цаг завыг зарцуулаад хөрөнгө мөнгө зарцуулаад тийм ээ яваад ингээ гаргадаг л да. Тэгээд нөгөөдхөө яг л бусад аяллуудтайгаа адилхан сурталчилдаг боловч та ингээд энэ шиг явж үзэх юм бол магадгүй баг одоо энэ аяллаас илүү гоё юм аа гэж хэлдэг сурталчилдаг боловч нөгөө хүмүүс мань нэг өмнө нь очиж үзсэн ч юм уу бас ингээд ерөөхдөө бол голчлон сонсч ирсэн зүйл рүүгээ тимүүлээд байдаг. Говьол үзсэн, говийг л үзэх гэдэг энэ Монголын говь их сайхан гэсэн говь сайхан л да. Ерөөхдөө ийм шүү байдлаар 100 хүний магадгүй 80 юм уу 70 нь яг нөгөө нэг тэр үндсэн маршрутуудыг сонгоод байдаг шалтгаан бас ийм шүү байгааддаг. Бусдаар бол бид нарт бол үзүүлж харуулахыг хүсэж байгаа зөндөө юм байгаа. Манад одоо жишээ нь түүхийн дурсгал олон газрууд байна. Тэгэл харны сүг зураг гээл олон зүйлүүд биелдээ. Жишээ нь энтгэгт ингээ очихоор Таж Махалыг байнга ингээл засварлах шинжтэй тий. Тэгэл одоо түүхийн дурсгал төр жуулчдыг илүү татж байгаа зүйлдээ их анхаарлаа хандуулж тэрийг одоо юу гэдгийг улам хадгалж авч үлдэх талаар их анхаардаг л да. Монголд ер нь хэр анхаарч чадж байгаа вэ? За Монголд ч одоо миний хувийн бодол шүү. Өөрийнхөө л бодлыг илэрхийлээ тийм ээ. Тэгэхээр Монгол улс болохоор сая 566 хавтгай дөрвөлжин квадрат метртэй. Агуу том газар шүү. Тэгээд ердөө 3 сая хүнээс сая 300 орчим нь Улаанбаатарт байгаа юм. Тэгэхээр сая 700-аас дахиад хотсооронгод байгаа шүү дээ. Аймгийн төв, сумын төвүүд байдаг. Тэгээд үлдсэн нүүдэлчдийн ерөөсөө эзэлж байгаа гэх юм бол магадгүй 700 мянган орчим л хүн яг нүүдэлж амьдарч байгаа юм. Одоо орол. Тэгэхээр маш их тархаа будархаа амьдардаг энэ их том газар нутгад төр тийм. Гэтэл нөгөө газар нутгад дээр бид нэг яваад очихоор үнэхээр одоо бараг дэлхийн хувьд орох хэмжээний зүгээр л нэг хэсэг хаягдсан чулуун дээр хүртэл яваад очиход тийм хэмжээний одоо жишээлбэл палеонтологийн ч юм уу те археологийн тийм дурсгалууд түүхэн одоо буган чулуу янз янзын гоё гоё зүйлүүд байдаг. Буунхан те янз бүрийн юм байдаг. Хамгаалж гэнэ үхээр огт хамгаалт байхгүй. Эзэн ч байхгүй. Бусад орнуудад яаж аялж уушрал хөгждөг вэ юм бол яг гоо бидний эдийн засгийн байдал бас хэцүү байгаатай холбоотой байж магадгүй. Гэхдээ тэр бол ахиж хизээч бий болохоор үзүүл байхгүй. Уул нь хэрвээ жоохон ухамсарлаж зөв ойлгуулна. Тэр бол биднэрт үлдсэн соёлын бөгөөд түүхийн жинхэнэ өв байхгүй биш дүү гэсэн үг. Тэгэхээр тэрнийг бол манай хувьд бол одоо хэрвээ 100% гэж үзэх юм бол манайд хамгаалалт бол ойролцоогоо 20-30% их маш сул гэсэн үг. Ерөнхийдөө их тэгээд тэр чинь болохоор магадгүй хүний хөл дарагдал тэгээд одоо чулуучсан мод хүртэл шүү дээ. Одоо хэдэн сая жилийн түүхтэй те хамраа том ойм одоо чулуучсан ойм мод гэдэг байгаа шүү дээ. Ой гэдэг чинь болохоор маш олон модыг хэлээд байгаа шүү. Тэгэхээр бүр чулуучсан тийм агуу ойм мод хүртэл байна. Тэгэхэд тэр чинь тэгэл хүн малын хөлд машин дэргэний хөлд зүгээр л үүрэгдэл том томороо зарим нь ч бас одоо жишээ нэг ачиж явдаг л ингэс. Гэхдээ тэр бол бас л нэг асар том бидний соёлын бөгөөд одоо дурсгалын тийм өв байхгүй. Тийм шүү. Огт тийм хамгаалдаг зүйлсүүд бол маш их байгаа. За аялал жуулчлалыг онж байгаа зүйл бас байгаа л да. За аялал жуулчлалыг хөгжүүлээгээд ярихаар зайлшгүй яригддаг зүйл бол нэгэнт л хүнтэй харьцаж байгаа учраас хүний сэтгэлдлийг сайхан үлдээх чухал штэ. Манад бол сайхан байгаль нь байна, өгтөл нь байна, сая ярьлаа зөндөө турсалт газрууд байна. Гэхдээ үйлчилгээний салбар нь ямар байдгийг бол доо сэтгэл дундуур буцаж байгаа хүмүүс олон байдаг. Эргэж буцахгүй, ирэхгүй ч гэж. Гэхдээ яг хуу судалгаа харахад бол 40% нь эргэж ирнэ гэсэн байдаг л да. 2% нь эргэж ирэхгүй ч гэдэг юм уу те. Гэхдээ сэтгэл дундуур буцаж байгаа гэдэг юм юу гэдэг. Үйлчилгээнд дээр юу та хэдий гэж боддгоо. Монголын аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа энэ хүмүүсийн үйлчилгээний байдал дээр. Надаас асуух. За миний одоо туршлагын одоо үндэслээд одоо яах юм бол яг ийм асуудал байд юм байна. Бүгд нь муулж байгаа юм биш. Гэтэ яг
тэр хүн чинь нэг ясандаа хэрэглэгч гэж зүүн шүү дээ тийм ээ. Яагаад гэвэл одоо тэр хүний өмнө ч одоо 20 30 мөнгөтэй хүн бол би аль орныг сонгохгүй гэдэг л тэр хүний өмнө бол одоо өрсөлдөж байгаа орнууд маш их байгаа тийм ээ. Тэгэхээр энд нэг асуудал яг бас магадгүй тэр хүн амын тоноос хамаарч байгаа байж болно. Тухайн үед их хвчлэн одоо хот Улаанбаатар хотоороо нэг аялаад дуусыг гэсэн жуулчд бол байхгүй шүү дээ. Ихэнх цагийг бол одоо олон баяр менежер мэдж байгаа. Ихэнх цагийг болж игэл орон нутаг тийм ээ одоо хөдөө зарцуулахыг хүсдэг баг жуулчд бол. Хөдөө ялангуяа энэ одоо жуулчны бааз тийм ээ үйлчлэгээний газруудаар ажилдаг хүмүүсээ ихэнх дандаа дадлаг хийж байгаа оюутнууд байдаг. Жуулчны бааз чинь яагаад гэвэл тийм богино хугацаагаар ажилдаг одоо ажилчид олдох нь айгүй ховор. Хүн болгоо нөгөө байнгын ажил хайдаг. Тэгэхээр тэнд ялангуяа одоо тэр гэрийн үйлчлэгч тэр одоо гал цуганд байгаа туслах тоогооч гэдэг юм уу? Эсвэл одоо тэр хээрийн аяллаа тоогооч гэдэг юм уу? Тэр эсвэл зөөгчнөр гэдэг юм уу? Бараг 90% нь оюутнууд байждаг байхгүй. Өдөрж байгаа мэдээж тэр зохион байгуулж байгаа ганц хоёр нэг 10% хүмүүс нь юу байдаг баг. Тэрнээс юу болдог вэ? Нөгөө оюутан бол оюутны сэтгэлээр нэг 2-3 сарын юм л бодно шүү дээ. Урдан шингэндээ сертификат авъя. Өөрөөгөө төлбөрийн мөнгө тэднийг буруутгаж байгаа юм биш. Энэ тэгт бол ингэдэг. Аялал жуулчлалын яамнаас одоо мужаар нөгөө аялал жуулчлалын газар байгаа шүү дээ. Тэндээс гайд хийж байгаа хүмүүстээ үнэмлэх болгодог байхгүй. Зөвхөн тэр үнэмлэхтэй хөл гайд хийнэ. Тэрийг авахын тулд бас нэлээ шалгалт малгаад өөр ямар хэлээр гайд хийхийг хүсэж байгаа тэр Монголд бас авдаг л гайдын сургалт нөгөө дамжаанууд байдаг. Би тэрийг муулж байгаа юм биш. Тэрэн дээр жоохон цанаар жуулчвал бас ялангуяа одоо хэлний асуудал байна. Гэрийн үйлчлэгч хийх гэж магадгүй нэг гал төлөө төлөх гэж орсон хүн нөгөө хүн чинь мэдээж өөрийнхөө мэддэг хэлээр яри англиар ч юм уу те. Тэнгүүд нөгөө яг үйлчлүүлж байгаа хүмүүс ойлгохгүй бас нөгөө хүн чинь тутмаг үлдэнэ. Сэтгэл тийм ээ. Ийм юм дээр жоохон илүү сайжрах боломж байна. Илүү одоо нөгөө хүний бэлдэх талаас. Түүнээс тэр хүмүүс чадахгүй байна гэж байгаа юм биш. Илүү сайн үйлчлэгээ үзүүлэхийн тулд тэр тал дээр жоохон анхаармаар санагдтыг. Тэгээд хоёрдугаар бас энэ дээр нэмээд шилэхэд одоо нөгөө ялангуяа 3 сар 4 сарын үед ирж байгаа жуулчид бас байгаа х тийм ээ. Тэр үед ялангуяа жуулчны бааз нөгөө зүүнний бэлтгэл рүү ороогүй байдаг. Ноёл нь ажиллагаанд ороогүй байдаг байхгүй. Тэгээд Монгол ноёл нөгөө өдөөний югаараа байгаад байдаг. Тэрэнд бас нэлээ олон хүмүүс хаширч тийм байна. Агуудаа зарим хүн бол соёлын шоунд ордог байхгүй. Тий. Тэгэхээр энэ бас юм дээр жоохон юмнууд байна. Гэхдээ би одоо олон баяр менежер хэлснээр ийм их одоо хуваараа нэмэгдэж байгаа гэж бодох юм бол одоо тий ихний энэ чинь 200 байж байгаад ингээм 1000 хэдэн зуун болсон гэдэг чинь бас цаанаа бас ам сайдаа үлдсэн л нэ одоо үр дүнд байгаа гэж бодоод байна шүү дээ. Аяарах юм бодол. Би зүгээр энэс нь бүхэн найз биш уралсан бүхэн дайсан биш гэдгээр юу л анзаарч байна. Компаниуд, байгууллагууд үйлчилгээ үзүүлээгүй эсвэл дутуу үзүүлсэн байж ерөөсөө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй, эргээд мөнгө өгөхгүй тэр тийм байдлууд зөндөө байгаа. Би манай улсуудын одоо олон хүмүүсийн хүсэлтээр энэ үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүстэй байгууллагатай уулзж байсан чинь заримдаа үндэ дургүй хурч байна. Нэгдүгürt, хоёрдугаар тийш явхад бас нэлээ их сони юм байгаа. Одоо нэг парк ч юм уу нэг ямар нэгэн тийм тусгай газар ороход гадаад хүн 3000, монгол хүн 300. Яагаад тийм ялгаатай вэ? Дэлхийд даяар тийм юм байхгүйсэн. Оросод тийм юм байсан тухайн үед. Гэхдээ хүмүүс маш их шүүмжлээд одоо тэрийг үгүй болгосон. Тэгэд миний бас маш тодорхой мэдж байгаагаар зарим улсуудыг хараад гадаад хүмүүс үгүй юу гэж тэ биднийг одоо яагаад ингэж доор үзэж байгаа ч юм уу те. Тэгэд л одоо буцаад орохгүй гэд. Тэгэд би энийг бол тухайн үед Улган баяр сайд оюун гэрэл сайдад хэлжсэн. Одоо зарим юм орчлогдсон ч юм уу ч юм уу. Гэхдээ музейд бас тийм ялгаа байгаа юм шиг байна. Энийг би бол хэрэв би одоо музейд ороод надаас чихмэл дээр тогтсон нэг тарив байгаа шүү дээ 1000 төгрөг. Надаас 3000 би орохгүй. Юу гэж тэ тий? Та энэ дээр ямар тайлбар байна?
За би өөрийнхөө л бодлыг илэрхийлээ тийм ээ. За хэний Kumar гоо хэлж байгаа. За тэгээ аюур гоо хэлж хоёлаа үнэ. Ерөнхийдөө бол салбарт болвол тулгамдж байгаа зүйл нь шийдэх зөвхөн одоо нэг хүнээс хамааралгүй те. Ерөнхийдөө ажиглагдж байгаа тийм бас альваа зүйл бас болж өгөхгүй зүйл болж байгаа зүйл гэж байхад хажуугаар нь болохгүй зүйл гэж байдаг. Тийм зүйл зөндөө байгаа. Үйлчлэлийн салбарын болохоор түрүү 0 ярьсан шүү дээ тий. Жуулчны баазын 0. Жуулчны баазын 0 өдөр болохоор ийм учиртай дээ. Одоо жишээлбэл яг ажлын салбар бол 90 оноос хойш гоноо заавар 100% гжилж болно доо. Зөвхөн хувийн салбарт толгуурлаж хөгжиж байгаа. Дээрээс нь төрийн оролцоо бид нар болохоор чухал тийм ээ. Төрийн оролцоо чухал. Төр бидний дэмжсэн үг л хүмүүс ярьдэн шүү дээ. Биднэрт бол тэгээд одоо нэг гомрох шаардлага бол алга. Хамгийн гол нь зүгээр нэг болуулан сайхан яг гоо салбарын бас мэдлэгтэй хүмүүс магадгүй удирдах нэгдүгээр шаардлагатай байгаа байх. Дээрээс хэрвээ гаргаж байгаа туйл тогтоол байдаг бол хоёрдугаар болохоор аяр гойлж байгаа нэг жишээлбэл яг Монголд хөндлөх 3500 ч юм уу тэгснээр гадаад хөндлөх 8000 ч гэдэм юм уу те. Ийм байдаг. Энийг бол магадгүй тэр цаанаас нь тэр парк ч юм уу цогцлборт газар ч юм уу те музей тэр ажиллаулж байгаа ч юм уу тэр холбогдох байгууллагууд нь өөрсдөө ярилцаж тэгж яасан дээр бахал гэж бодож байна. Ерөнхийдөө бол яг зөвөр гадаад Орос хүн байна Монгол адилхан хүн учраас тэрэн дээр бол сүртэй тийм ялгаа байх шаардлагагүй байх гэж бодож байна. Ер нь бол мэдээж энд чинь хэмтчих юм жаа. Эвгүй санагдал да чи бид хоёр ч гэсэн нэг газар очиод хоол идэх гэсэн чинь өөр нэг хөндлөхөөр 500 төгрөгөөр зараад хоёулаа 1000-аар зараад байвал хоёулаа бид хоёрыг адилхан хоол идэж байгаа шүү дээ л гэж хэлээд их байсан баг л та. Тэгээд цаг агаарын нөхцөлөөс судлаад бас нойлын ажиллагаа бас жуулчны баазууд бид нэр ойлгодог л доо. Одоо жишээлбэл хүн багтай үеэр тэд нар чинь жуулчны баазаа ч юм уу буудлаа ингээ ажиллуулад эхлэхээр тухайн одоо жишээлбэл зардал гэж нэг юм гарна л да. Тухайн өдөр сар ажиллаж байгаа тэр зардлаа өөрөө нөх хэмжээний болох одоо цаг нь өөрөө 100-ны улирал байдаг. Хоёрдугаар болохоор ажиллах боломж нь болохоор манай цаг агаар өөрөө эрсдэс амьсгалтай. Жишээлбэл одоо тэр чинь газар ухажл хийсэн 0 дүүш тийм байгаа шүү дээ. Тэгэхээр манай нөхцөл болохоор хөлтөөд ч юм уу те тэр ингээ жил болгон засаж амжлахад бол маш хэмжээнд. Тэгэхээр цаг агаарын баримжааг харж байгаа тэд нэг усаа хаагаад одоо жишээлбэл боловсон 0 гэхээс илүү одоо Монголын уламжлалт 0-ыг хэрэгэлдэг тийм шүүнүүд байдаг. Тэрэн дээр бол бид нэг уян хата би нэг ойлгож ажиллахгүй болохгүй л дээ. Заавал би танд 2 жуулчин явуулж та одоо юу манэ гэдэг болохгүй. Одоо уур амьсгалаа ярилцсан манай тэтэн сарын тэднээс нэ тэд ч өөрөөс нь гэсэн баримжаатай. Бүх газрын жуулчны баазууд өөрийн гэсэн тухайн газар нутгийнхаа хэдийгээр дулаар хэдийгээр хүүтэрдгээс шалтгаалаад онгоох цаг хугацааны хүртэл өөр байдаг. Онгоох нэгдэх. Хүний мөнгийг ажлын салбарын тухайд болохоор яг үйлчлэлийн салбар дээр юу өөрчлөлт зүгээр вэ гэдэг дээр нэг ганцхан минут юм л. Тэр нь болохоор ийм учиртай. Монгол орныг зорин ирж байгаа хүмүүс болохоор одоо түүх те агуу түүх байна. Бид нар болохоор цээжэд хэлдэг байдаг шүү дээ. Монгол тэрнгийг ари өөр юм дээр гаргах хэрэгтэй байхгүй юу? Тэрнгийг жишээлбэл мэдээж бидний орныг зориод ирж байгаа хүмүүс болохоор зарим нь магадгүй 7 хоног бодоол за яв гэж ирэх мөнгөтэй хүн байж болно те. Гадаад хүмүүсийн жуулчд чинь манай монголчууд бас зарим нь зүгээр бүгдээрээ биш. Зарим нь мөнгөний нүдээр хараад байдаг биш. Яг үндэ бол би ч гэсэн одоо шийдвэл нэг тодорхой хэмжээний цалинтай хүн шүү дээ. Би Америкт юм очиод тэр хүмүүс бол жуулчин гэдэг нүдээр харагдана л да. Гэхдээ би тийш очих гэж хэдэн жил ч юм уу хэдэн сар ч юм уу мөнгөө цуглуулж ирж байгааг хүмүүс ойлгох хэрэгтэй. Тэр хүмүүс нь ч гэсэн яг адилхан. Бидний л нэг гэсэн үг байхгүй. Тэгээд 3 жил мөнгөө цуглуулад ирж байгаа хосыг би харж байсан. 30 жил мөнгөө цуглуулад Монголыг зүүдэлж байгаад ирж байгаа ингээд настай болсон ирж байгаа хүнийг би харж байсан. Тэр хүн нэг хоноо 10 хоноо бид нэр тэр чухал биш. Тодорхой хэмжээний мэдээж та юмаа зараад хүмүүсийг авчирсан бол та бол Монгол улсын нүүр царай мөнгө гэдгээс ихтэй төрөнд дотроо би бол одоо Монголыг сурчилж байгаа нүүр царай юм аа. Тэгээд нэг шийдвэл хүн одоо Kumar ч юм уу те юугаа ч юм эсвэл манай Стив ч юм уу 10 хоног аялахад тэр 10 хоногийн дотор маш олон хүнтэй уулздаг Монголд ч те ахаа адилхан. Гэхдээ таныг одоо шийдвэл маш одоо тэр чинь үйлсэлж байгаа хүмүүс байгаа л да орчуулагч олоочноос ахвал те тэгээд ингээд сайхан ихний 9 хоногийн нэстэ айгүй гоё болгоол байж идэл 10 дахь хоног дээр нь ганцхан зүгээр зөрөөд өнгөрч байгаа нэг монгол хүн муухай хардаг ч юм уу те жоохон онцгүй сэтгэл төрүүлэх үг хэлэхэд
бидний тэр олон газрын тэ жуулчны баазууд, зочид буудлууд, орчуулагчийн, жолоочийн тэр нойр холгүй тэр хүний төлөө зүтгсэн тэр бүх юм ундаг. Тэгэхээр хариуцлагатай аял чанаржуулах тухай ярьж байна те. Энэ бол хариуцлагатай аялахгүй. Бид нэр яг хөгжөөд нэг эхний нэг 10 хэдэн жил одоо огт мэдэхгүй шүү дээ. Ерөнхийдөө ажлын салбар гэж юм байдгийг маань гадны хүмүүсийг ерөөсөө аваад ингээл хэдэн хоног аялуулаад мөнгөний аваад явж илээвэл хамаагүй гэж боддог гэсэн бол одоо дор бүрнээ энэ хүн амьдралынхаа бас тодорхой хэмжээг Монгол улсыг хүсч тэмээд зорж ингэж байгаад одоо ирж байгаа шүү. Тэр нь надтай таарлаа. Тэгэхээр эхлээд авах нэг $100 $100 ч юм уу $1 ботхоос өмнө би энэ хүнийг яаж аз жаргалтай сайхан болгох вэ гэдэг тухай бодож эхлэх юм бол хүн бүр дор бүрнээ тэгж эхлэх юм бол хэн ч эндээс тийм мугас сэтгэлтэй явахгүй байхаа гэж бодож байна. Тэгээ манай компани ч гэсэн одоо шилбэл бидний өөрөө байдаг л та. Одоо манайх бол жижиг компани бол биш. Бид нар одоо байнгын 60 орчим орчуулагч, 120 орчим жолооч, тэгээд 34-5 малчин айл, тэгээд 60 орчим жуулчны бааз, тэгээд одоо 20 орчим буудалч гэдэг юм уу те. Нэг хүний ардл бас нэг ам бол байдаг байхгүй. Тэгэхээр ойролцоогоор бидний хурц ажилтдаг зүйл бол бараг л 1000 орчим хүний гэсэн үг одоо 400 орчим айл өрхөд хүрдэг гэсэн үг. Нэгч одоо шилбэл чулуу ч юм уу те хөшөглөхгүйгээр нэгч газар ухахгүйгээр энэ сайхан байгалыг түүхийг монголчуудын зочломтгоо сайхан тэр занг үзүүлээд цэвэр агаар амьсгалуулад тэр үний сайхан сэтгэл төвлөд буцаах юм бол Монгол улсад аялал жуулчлалын салбар хөгжөөд эдийн засаг нь бас өргөжнө гэж бодож байна. За би тэдний ярилцах цаг яг өндөрлөх гээд байгаа учраас бясалгах нэг ганц асуулт асууж. Визний асуудал ер нь ямар байгаа вэ? Монгол руу ирэхэд визний асуудал, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд визний асуудал саад болж байгаа болов? Визний асуудал одоо мэдээж виз бол заашгүй бас том юм байна. Яг гэвэл хүн би одоо элчинд очирлаа зогсох уу эсвэл шууд очингууд юм дээр юм дагуулчих уу те виз байна шууд нислэг байна. Энэ хоёр бол заашгүй нэгэлт юм байна л да. Тэгэхээр одоо сая аюургаа хэллээ шүү дээ. Одоо Монголын Орос хоорондын визний асуудал одоо шууд юу болсноос бас 20-30%-аар одоо ингэж нэмэгдсэн байна гэж. Тэгэхээр энэ бол том жишээ байхгүй юу? Тэгэхээр виз бол шууд нөлөөлнө бас ойлгомжтой. Үндэсний аюулгүй байдал гэж бас том юу байгаа бодох хэрэгтэй юм мөн хажууд бас энэ тэгэхээр дотоод хэргийн яам одоо хууль зүйн яам тэгээд аялал жуулчлалын яам нь хоорондоо эв найртай ажиллаж яц нэг юу бах. За энэ аялал жуулчлал гэдэг чинь өөрөө том сэдв юм л да. Тэгээд одоо аюулгүй байдал гэж ярьсан. Манайд нэг өмнө солонгос оролцогчтой бол аюулгүй байдал аюу хэцүү. Жишээ нь Аз жуулчдыг ирэхээр монголчууд бүгд биш л те. Ерөнхийдөө бол их тийм гадуурхангүй байдалтай хүлээд авдаг гэдэг хэлчихэд бол нэг хэлцэхгүй байх тийж ярьжсэн. Тэгээд зодж исэн те. Тэгэхээр Монгол руу ирэх одоо энэ ойрхон энэ Азийн орнуудын жуулчд бол их хэцүү байдгаа гэдэг нь ярьжсэн. Аюулгүй байдлын асуудал гээд олон асуудал өнөөдөр бид нар ярилцах хэрэгтэй байлаа. Даанч одоо манай нэвтрүүлгийн цаг их бага юм. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэгт маань хүрэлцэж ирсэн та бүгдд баярлалаа. Аялал жуулчлалын сэдвийн талаар өөрсдийнхөө бодож явдаг зүйлсийг хуваалцсанд баярлалаа. За баярлалаа. За ингээд баярлалаа үзэгчдээ. Өчиг сайхан өнгөрүүлээрэй.